За Монгол гэрте айл өрхүүд маань анхаарах гурван зүйл байдаг байхгүй юу? Нэгдүгээр энэ 100 фишингийн одоо энэ битүүмж. Хоёрдугаарт энэ яндангийн залгаа танах буруу байна. Тий, дээшээ гаагаад эсэргээрээ доош харцсан байна. Нэг анхаарах зүйл энэ яндангийн хаалт энэ чинь буруу байхгүй юу? Санамсаргүй байдлаар нэг нь ингээд хаачдаг. Тэгэл угаартдаг. Доотлын шүүр, үнсний шүүр. Үнсний шүүр бүрэн бүтэн байвал зүгээр. Зарим одоо ингээд сорогдоод хайлаад тухарцсан байдаг шүү дээ. Тэр өгөрч нэг шахамл төч маань доошоогоо унцдаг. Тэгээ доороо ингээд угаар үүсээд салхи мэлхтэй үед доогоороо угаар гараад угаартаад байдаг байхгүй юу? Танаа гарны энэ араантай юм байна. Энэгээр агарын сэлгээ чинь маш сайн явж байгаа гэсэн үг байхгүй юу? Одоо ихэнх айлууд болохоор ингээд битүү гэлгар утаар ингээд битүүлсэн байдаг. Агарын сэлгээ ямар ч тийм сэлгээ байхгүй учраас угаартаад байдаг байхгүй юу? Тэгээд энэ угаар мэдрэгчээ танах буруу байрлалцсан байна. Энэ үнэнтэй унтж байгаа тэр орныхоо дээр доошоо харж байдаг байхгүй юу? Энэ хитрхийг халахаараа наа чинь бас дуурдаг байхгүй юу? Галчныг хасан шүү дээ тий. Тэгэхээр наа чинь бас дуурна. Хоол моол хийхээр бас дуурна. Тэгэхээр нөгөө хүмүүс чинь угаар мэдрэг дуураад нлаа угаарч чинь гэдэг. Тэгээд эндээ хийчих цаа. Эндээ. Тэгээ яндангаа нэг 7 хоногтой нэг хөлчөж байгаа зү тий. Хөөлөд. Одоо энэ шахмал хүч минь 100 ам дээр байж байгааз. Тийм байна. Цаа хэсэг нь ингээд шатаа, наад хэсэг нь ингээд харлаад үлдсэн байгааз. Энэ чинь тал нь цаашаага татагтаа тал нь наашаага угаар чинь гарч байгаа байхгүй юу? Тэгээ энээс болж бас ихэнх айлууд угаарлах тийш үү. Энэ шахмал хүч минь хаана байх гэхээр цаана. Шүүрэн дээр байх. Одоо ингээд шууд өнөртөж байгаа зү ингээд онгоолонгууд. Өнөрч байгаас. Энийг цааш нь сайн бодож байна шүү дээ. Шүүрийн шинээр сольждаг. Тэг ер нь л хоошоогоо байх хэрэгтэй. Одоо энэ нэг юу ш 100-ны амны нэг наадлын тий энэ үү? Шүүр хоёрын голын завсар. Энэ. Тэг яг энээс хоошоогоо байх хэрэгтэй. За. Тий. Тэгэхгүй энэ 100-ны амн дээр хүмүүс чинь дүүргэж хийгээл тал нь шатж үлдээл угаартдаг шүү. Тэгээ энэ угаарын энэ юу эрсдлээс хамгаалахын тулд энэ яндангийн сойлт хуучнаар нэг айлуудын яндангийн сойлт байдаг. Энийг одоо нэг хэрглэж болохгүй гэдэг зөвлөгөө өгөөд одоо энэ айл өнөөдөр энэ юуг яндангийн сойлтыг ингээд авлаа. Оцорглаа. Танаа бодоод ер нь энэ яндангийн сойлтыг бол ер нь бол ингээд хийх шаардлагагүй. За. Энэ яагаад гэвэл нөгөө энэ шахамл төлс маань өөрөө шатаад нөгөө утаа гарахгүй нөгөө угаар хий гардаг учраас энийг хаахаар эрсдэл маань их болно. Амь насны эрсдэл их болдог учраас энэний шаардлага ерөөсөө байхгүй. Тэгэхээр одоо энийг бол ерөөсөө ингээд шууд аваад ингээд яндангаа шууд ингээд холбоод ингээд байж. Энэ бол одоо нэг онц шаардлагагүй.